Шинэ Зеландын аяллаа бас нэгэн хэсэг бол Бөгшний эзэн киноны зураг авалт хийгдсэн газар болох Хоббитон юм. Анх 1998 онд Алдарт Бөгшний эзэн Хоббитон киноны найруулагч Сэр Петер Жаксон болон түүний зургийн багийнхан Хоббитыг байгуулах газрыг хайж Шинэ Зеландын Вакатогийн хотын төв хэсэгт байх Александр хэмээх 1250 акр хоньны ферм байрлах гайхалтай газрыг олсон юм. Харин 1999 оны 3 сард зургийн багийнхан Хоббитыг байгуулах ажилдаа орсон бөгөөд уг байгууламжийг бүтээх ажил нь 9 сарын турш Шинэ Зеландын цэргийн армийн дэмжлэгтэйгээр үргэлжилсэн байна. 2009 онд Сэр Петер Жаксон Хоббитон 3 цувралыг бүтээхдээ өнөөдрийн бидний мэдэх Хоббитыг үлдээсэн байна. Кинон дээр зураг үлдээсэн 44 дахин сэргээсэн Хоббитын нөхөн яг кинон дээрх шигээ үлдэж хоцорсон байна. Зураг авалтанд хэрэглэсэн бүхий л нууцуудыг суулчид үзэх боломжтой байгаа.